Тархиа яаж итгүүлэх вэ гэж. Маш олон хүмүүс сайн сайхан амьдрахыг, хүснээрээ сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл хүн болгон хүсээд ямар нэгэн техникүүдийг хийгээд гацдаг. Тэрээсөө болтгүй. Тэгээд сүүлдээ урам хугараад энэ бол миний хувь тавилан юм байна. Би болж чадахгүй юм байна. Би болохгүй юм байна. Тэгээд зарим хүмүүст яагаа болоод байдгийг мэдэхгүй би чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд шантраад дундаас нь хайдаг. Тэгвэл би яг энэ хүмүүстэй зориулаад өнөөдрийн видеог бэлтгэсэн. Хэрвээ та хүсэл мөрөөдөлтөд хүрмээр байгаа бол хэрвээ та яаж тархиа итгүүлэх үү? Яаж би одоо өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг өөртөө бий болох вэ гэдэг талаар бодож байгаа бол энийг сонирхож байгаа юм бол та өнөөдрийн видеог дуустал нь үзээрэй. Тэгээд видеоныхоо өмнөхөн бас нэг зүйл сануулхад заавал subscribe дараарай. Ингэснээр та миний дараагийн видеонуудыг та бүгдийг тасралтгүйгээр алгасахгүйгээр үзэх боломжтой болно. За миний хувьд энэхүү суугаараа одоо хүмүүст илүү сүнслэг талын одоо яаж тархиа өдөртөх үү, яаж далд хомсроо өөрчлөх үү, яаж энерги дээшлүүлэх үү, яаж өөрийгөө дараагийн түвшинд аваачих уу гэдэг талын хичээлүүдийг одоо заадаг байгаа. За энэ маань бидний амьдралд усаагаар мэд хэрэгтэй. Одоо тэр математикаас илүү тэр англи хэлнээс илүү бид нарт өнөөдрийн маань хүссэн амьдралыг өөртөө авчираад ямар нэгэн бэрхшээлгүйгээр одоо аз жаргалтай сайхан амьдарч энэ хорвоод ирсэн тэр өөрийнхөө зорилгыг биелүүлээд буцах энэ одоо тэр хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй энэ хичээлийг бол би видеонуудыг би оруулдаг байгаа. Тэгэхээр та нар маань яг одоо subscribe дараарай. Тэгээд миний видеонуудыг алгасахгүй үзэх боломжтой болно. За тэгвэл яаж тархиа итгүүлэх вэ? За шинжлэх ухаан ингэж ажилладаг. Эхлээд батал тэгээд итэг гэдэг тийм ээ. Бид нар шинжлэх ухаанаар батлагдсан зүйл дээр итгэдэг. За жишээлбэл ямар нэгэн гоо сайхандаа тос авлаа гэхэд одоо энэ одоо тос нь судалгаагаар нийт судалгаанд одоо 1000 хүн хамрагдсанаас ингээд шинжлэх ухаанаар ингээд ийм технологиор одоо хийгдсэн нь шинжлэх ухаанаар батлагджээ. Тэгвэл шинжлэх ухаанаар батлагджээ гэдэг үгэнд бид нар итгэдэг тийм ээ. Тийм үү? Тэгэхээр шинжлэх ухаан маань өөрөө юу гэж сургадаг вэ гэхээр эхлээд батал дараа нь итэг гэдэг. Тэгвэл орчлон ертөнц маань universe юу гэж хэлдэг вэ гэвэл эхлээд асуу, тэгээд итэг, тэгээд ав гэдэг. Өөрөөр хэлэх юм бол эхлээд итэг, дараа нь ав гэдэг. Та итгэсэн зүйлээ авах хэрэгтэй байх нь шүү дээ. Яг одоо шинжлэх ухааны эсрэгээрээ. Гэтэл бид нар багаасаа яг шинжлэх ухааны тэр зарчмын дагуу бид нар одоо програмчлагдсан явдаг байгаа. Бид нар бодоход за эхлээд шинжлэх ухаанаар батлагдсан гингод бид нар дон гээл за энэ үний юм байна. Шинжлэх ухаанаар батлагдсан юм байна. Баталгаатай юм гэж боддог. Тэгвэл орчлон ертөнц маань яг эсрэгээр ажиллах нь шүү дээ. Эхлээд итэг дараа нь ав. Тэгэхээр та өнөөдөр өөрийгөө сарда 10 сая төгрөгийн орлоготой байна гэдэгт итгэж чадах юм бол та тэр зүйлийг авах нь байна тий. Орчлон ертөнцийн хуулиараа бол та тэгэх нь байна. Гэтэл бидний тарих 0-7 наснд одоо кодлогдоод бүх итгэл үнэмшил маань суугаад одоо бид нар маань бүрэн програмчлагдсан. Өөрөөр хэлэх юм бол 0-7 наснд бид нарын цаашаад өхөн хөвгтлээ яаж амьдрал маань шийдэгдсэн гэсэн үг. Тэгвэл одоо бид нар яаж тархиа итгүүлэх вэ? Тэр үед тархи маань магадгүй буруу итгэл үнэмшлийг олоод итгэцсэн байгаа. Тэр нь одоо биднэрт хэрэггүй юм байна. Тэр итгэл үнэмшлээр явах юм бол би дахин өөрийнхөө амьдралд тэр нэг зүйлийг татаад байх юм байна гэдгээ бид нар ойлгочлаа. Одоо тархиа итгүүлэх гэхээр итгэж өгөхгүй байдаг тийм ээ. Энийг одоо маш олон хүмүүс маань мэдэрсэн баг. Ихэнх хүмүүс маань тархиа итгүүлэхийн тулд батламж үгсийг олон мянгуудаар давтаж хэлэх хэрэгтэй. Төсөөлөх хэрэгтэй. Бичих хэрэгтэй, өдөр болгон өөртөө сануулж хэлэх хэрэгтэй гэд энэ хэдэн аргуудыг одоо хүмүүс маань мэддэг. Энэ аргууд нь бол нөлөөлдөг, бүгдээрээ үнэн, бүгдээрээ ажилдаг, бүгдээрээ зөв ажилдаг. Гэхдээ одоо тэрнээс одоо чухал нэг арга бол өөртөө тэр зүйлийг итгэхгүй байхад нөлөөлөд байгаа ямар сөрөг програм байгаа вэ гэдгийг олж илрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол та
сарда 10 сая төгрөг олно гэдэгтээ яагаад итгэж чадахгүй байгаа юм? Яагаад та 10 сая төгрөгтэй болно гэж итгэхгүй байгаа юм бэ? 10 сая төгрөгтэй болно гэвэл танд ямар муу юм болж болох вэ гэдэг асуултыг хариултыг өөрийнхөө дотроосоо далд хумсраасаа олно. Бүх асуултын хариулт, бүх шийдэл бид нарын дотор байгаа. Гадна биш, хэн нэгэн биш, бид нарын дотор байгаа. Харин бид нар тэр сургалтуудаараа тэр дотроо байгаа хариултуудыг яаж олж сурах уу? Яаж өөрөөсөө зөв асуултыг асуух уу? Яаж өөрийгөө зөв эдгэх үү гэдэг зүйлүүд тэр харин нэмэлтээр хүмүүс маань ховсын имчилгээгээр эсвэл ямар нэгэн танд коуч, ментор, сэтгэл засалж хэрэгтэй болдог. Тэгэхээр бид нар өөртөө байгаа тэр сөрөг тэр итгэл үнэмшлийг олж илрүүлэх хэрэгтэй. Та 20 сая төгрөгтэй болчвол сарда та 10 сая төгрөгийн цалин олдог болчвол та магадгүй би тийм өндөр цалинтай болчвол би хүн чанаргүй болчихно. Найзууд маань надаас үргээд алах болчихно те. Бидний далд хумсар айгүй сонин юм итгэдэг. Магадгүй би их мөнгөтэй болчих юм ба би олон дайсантай болчихно. Хүмүүс надад дургу болчихно. Эсвэл би их мөнгөтэй болчвол бүх юмыг би мөнгөөр шийдээд болчихно. Би хүн чанаргүй болчихно ч юм уу. Юу ч байж болно те. Тэр хариултууд танд гарч ирнэ. Харин тэр гарч ирсэн тэр сөрөг хариулттай би өдөр болгон ажиллана гэсэн. Тэр хариултыг олж илрүүлж түүнтэй ажиллаж иж би тархи маань тэр зүйлд итгэнэ. Тэр тархи маань итгэх гээд байгаа зүйлд саад болоод байгаа тэр сөрөг итгэл үнэмшлийг авч хайж иж түүнийг арилгаж иж бид нар маань шин зүйлд тархи маань итгэдэг байх нь. Тархи маш ухаалаг, тархи маш залхуу, тархи нэгэн хэвийн байдал дуртай, нэгэн хэвийн байдлаар ажиллах дуртай. Тархи шин юмд дургуй, тархи шин юмыг аюул гэж хүлээж авдаг. Хэрвээ та шин зүйл сурна, шин хэл сурна гэвэл яах юм бэ? Чи ядарн зүдэрн, тэр бол аюултай, шин хэл бол хэцүү гэж танд ойлгуулдаг, таныг ятгадаг. Зүрх сэтгэл бол худлаа ярьдаггүй. Таны дотоодоос ирсэн хариулт бол худал биш. Харин тархи бол танд худлаа ярьж байдаг. Тархи яагаад гэвэл залхуу, тархи шин зүйлд дургу, тархи өөрчлөлтөнд дургу. Тийм учраас бид нар өглөө эрт босыг юугаа за яах юм бэ? Чи өнөөдөр унтчихаа, чи ядарч байгаа штэ өнөөдөр. Чи өөрийгөө хайрлалдаа гэх мэтчээр худлаа ярьдаг. Тийм учраас дандаа тархиа сонссон хүн дандаа буруу шийдвэрийг гаргаад байдаг. Тийм учраас зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй. Өөрийнхөө биеэ чагнах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй. Үүний тулд бид нар маш олон аргуудыг хэрэглэдэг. Энэ аргуудыг би өөрийнхөө сургалтууд дээр заадаг. Далд хумсраа өөрчлөе гэсэн 10 хоногийн дээр гал гарсан сургалтууд дээрээ би энэ бүх аргуудыг детальчлан заадаг. Маш амархан, энгийн хэллэгээр заадаг. Ямар нэгэн онол ярихгүйгээр ямар нэгэн төвөгтэй хэцүү байдлаар биш, хинч уншсан, ямар ч хүүхэд ч байсан сонсоод ойлгохоор хэмжээнд би зааж өгдөг. Яагаад гэвэл би багш мэргэжилтэй, надад хүнд юмыг амархан ойлгуулах чадвар байдаг. Тиймээс би тэр өөрийнхөө 10 хоногийнхоо далд хумсраа өөрчлөе гэдэг сургалтууд дээр энэхүү бүх аргуудыг маш детальчлан зааж өгсөн байгаа. Тийм учраас та миний энэ description дээр байгаа линкээр ороод манай сургалтын дээр бүртгүүлж болно. За өөрчлөлөд явъя. Тэгэхээр тархи бол биднэрт байн худлаа ярьдаг байх нь. Тэгэхээр тархиа биш зүрхээ сонсох хэрэгтэй юм байна. Тархиа итгүүлэхийн тулд бид нар өөрөөсөө сөрөг ямар итгэл үнэмшил байна гэдгийг илрүүлэх хэрэгтэй юм байна. Сөрөг бодлуудаа гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Тэр сөрөг бодлуудтайгаа бүгднтэй би ажиллаж түүнийг устгаж будаа олгоод байхгүй болгож иж би тэр зүйлдээ маш хурдан итгэх нэ. Өөрөөр хэлбэл та 10 сая төгрөгийн цалин орлоготой сардаа болёо гэхэд саад болоод байгаа итгэл үнэмшлүүдийг бүгдийг нэг нэгээр нь цавчиж авч хайснараа би 10 сая төгрөгтэй болно гэдэгтээ итгэж чадна. 10 сая төгрөгтэй болно гэдэгтээ бааргүй итгэсэн тохиолдолд та 10 сая төгрөгтэй болно. Яаж гэдгийг universe мэднэ, орчлон ертөнц мэдж байгаа. Та үүнд санаа зовох хэрэггүй. Та зөвхөн тархиа итгүүлэхэд л болно. Тархиа итгүүлчихвэл
итгүүлжил чадхал юм бол орчлон ертөнцийн боломжгүй зүйл биелэх боломжгүй өсөл мөрөөдөл гэж байхгүй. Энэ орчлон ертөнцийн таны бүх хувилбар оршиж байгаа. Яг одоо таны орчлон ертөнцийн таны бүх төрлийн хувилбар байгаа. Таны чадварлаг, таны өөртөө итгэлтэй та байгаа, өөртөө итгэлгүй та байгаа. Сарда 10 сая олдог, 100 саяыг олдог, 50 саяыг олдог та байгаа. Гагцхүү бид нар тэр одоо мундаг хувилбарт байгаа өөртөөгөө өнөөдрийн миний энерги хүрч чадахгүй байгаа учраас би тэр хувилбарынхаа бий болж чадахгүй байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар энэ өөрийгөө хөгжүүлэх сургалтуудаар өөрийгөө эдгэх одоо тэр сэтгэл заслын эмчилгээ буюу ховсын эмчилгээнүүдийн тусламжтайгаар бид нар өөрийгөө дараагийн түвшинд аваачих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл танд мэдлэг хэрэгтэй. Та эмч болохын тулд танд мэдлэг хэрэгтэй тийм үү? Та эмч болохын тулд та 6 жилийг зориулсан байгаа. Тэгвэл яагаад та өөрийгөө өөрчлөхийн төлөө тэр одоо орчлон ертөнц, квант, физик, тэр энерги, тэр зүйлүүдийг тэр таны амьдралыг аз жаргалд хүргэх тэр энерги мэдрэмжийг заадаг сургалтанд та яагаад 10 хоногийг өөртөө зарцуулж болохгүй гэж та өөрийгөө эмч болоход та өөрийгөө инженер болоход та 4-6 жилийг зарцуулсан мөртлөө тэгээ маш олон мөнгийг зарцуулсан тий цаг хугацаа мөнгө бүх зүйлээ та хөрөнгө оруулалт хийсэн мөртлөө яагаад өнөөдөр өөрийнхөө сэтгэл зүйдээ өөрийнхөө мэдрэмжиндээ яг таныг аз жаргалтай болгох тэр чухал мэдлэгүүдтэй хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж тийм учраас яг одоо та энэхүү сургалтанд бүртгүүлээрэй. Яг одоо та өөрийгөө өөртөө ажиллаарай. Яг одоо өөрийгөө таньж мэдээрэй. Тэгвэл та хүсэж байгаа амьдралдаа маш амархан хүрэх болно.